зөвхөн сургууль эрдэм ном гэж дүн тавихаас гадна энэ чинь айгүй тийм өөр боловсролт цуг ингээд яваад байдаг. Амьдралын юм яваад байдаг. Тэгэхээр надад хамгийн ойр намааг өнөөдөр биднийг манай найзуудыг амжилттай ажил бизнес хийж явахад гол суурь болсон зүйл бол энэ одоо шинэ Монгол үзэл санаа энэ соёл өөрөө байдаг. Би Монголдо хувь нэмэр оруулах ёстой хүн болох юм байна гэдэг тийм юмыг толгойд аягүй сайн хийж өгдөг, зүрхэнд нь хийж чаддаг тийм сургууль гэж би бол хэлж чадна. Бас нэг юм гэвэл одоо энэ талархах сэтгэл гэдэг юм байгаа таахгүй бүгдээр нь. Тэрийг бид нэр ерөн шинэ Монгол суулгаад өгсөн байсан юм байлээ. Тэрийг би Японд очиод мэдчихсэн. Одоогийн намайг, одоогийн шинэ Монголын төгсөвч цолмонг бий болоход маш гүн өөрөөрөл гүйцэтгсэн. Одоо хувиар хичээх бол одоо ёсгүй тийм нийгмийн сайн сайхны төлөө тэгээ бусдад ингэж зориулах ёстой гэдэг энэ үзэл санааг бол яалтчгүй одоо сургууль маань суулгаж өгсөн гэж би хувьдаа боддог. Өөрийнхөө сурсан юм байдсан бол хүнд хэрэг болох нөө гэд дэлхийн түвшинд өрсөлдөж Монгол хүмүүс чадах юм уу? Тэрийг батлахаар буцаад ирсэн байгаа. Дөнгөж уржиг дээр манай нэг төгсөгч Торонтогийн их сургуульд тэтгэлгээр тэнцээд ингээд явж байгаа. Тэгээ явхдаа оруулсан юм пост байсан. Дүнгийн биш, амьдралын багш байсан шинэ Монгол сургуулийнхаа багш нарт баярлалаа. За. Дүнгийн биш, амьдралын багш. Содон. Уг нь бид бүгд мэддэг атлаа мэддэггүй, анзаардаггүй нэг ойлголт мэдрэмж эндээс сонсогдно. Ингээд боловсролын сургалтын эцсийн зорилго нь юу юм бэ? Эрдэм мэдлэгтэй болгох гэж ихэнх нь хариулах байх л да. Харин шинэ Монгол сургуулийн төгсөгчид огт өөрийг өгүүлж байна. Тухайн үед 2000 он гэдэг бол яг Монгол улсын хувьд нийгмийн нөхцөл байдал маань маш одоо хүндтэй хэцүү. Тэгээд траншааны хүүхдүүд ихтэй ийм үе цаг үе байсан. Тэр хүүхдүүд бас ингээд нүдэнд харагддаг. Тэгтэл миний нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр шинэ Монгол сургуульд те Монголдо анхдагч хувийн сургуульд элсэж ороод за тэгээ сургууль дээр нь өдрийн хоолтой тэгэд ийм нөхцөл байдал байхад энэ хүүхдүүд яагаад энд ингээд хичээл хийхгүй байгаа юм болоо? Ээж аав нь томчууд юу хийгээд байгаа юм болоо гэдэг ийм асуулт надад байнга төрдөг байсан. Тэгээ гიშгэ найзтайгаа нийлээд бит хоёр одоо тухайн үед бол $1000 төсөл бичижсэн байгаа. Тэгээ тэр төсөл маань амжилттай одоо дэмжигдээд Тэгээ тэр үед бит хоёр сургуультай жооххон байсан Баян зүрх дүүрэгт байдаг Монгол улсын хүүхд тасруу өмжүүлэх төв гэж байсан. Одоо бол Өнөр бүл гэдэг нэртэй төв дээр ингээд очоод хүүхдүүдэд ямар тусламж хэрэгтэй ингээд уулзж ярилцаад тэгэхээр нэг ангийг бид тухайн үедээ тогтжуулаад твсээ тэр санхүүжилтийг бол Аква нэмлэгээс гаргаад хаягийн нь болохоор те шинэ Монгол дугуулan гэдэг Японоор болохоор шин Монгоро жүкө гэж нэрлэдэг. Тэгээд Япон монголоор хуйлангаар нь айгүй гоё юм алтан өнгөн дээр ингэж бичиж тавьж ирсэн. Бид нэр 10 жилийн хүүхдүүд очоод хичээлээ тарсны дараа яг даалгаврыг хийлгдэг нэг тийм дугуйлан маягаар хичээлдэг. Зуул гэрэл найзтайгаа очдөг гэсэн бол сүүлдээ нөгөө доод үеийн ангийнхнаас ингээд хамт очдөг болоод ангийн найзууд хамт очдөг болоод тэгээ илүү нөгөө олон төрлийн хэлний математик ингээд өргөжүүлээд яг 2-3 жил болвол бүр ингээд баг дугуйлангийн хэлбэрт оруулаад нэлээ үйл ажиллагаа маань сайн болсон. Ангийнхаа хүүхдүүдтэйгээ дээдлийн ах эгч нартаа доотлын дүү нартаа хамт өдөр хуваар зоогоод 7 хоногийн 1-2 өдөр асрамжийн газрын хүүхдүүд дээр очиод гэрийн даалгаврыг хийлгэх ч юм уу одоо хичээлдэн туслах одоо нэг тийм хуурай ах эгч болж одоо байдаг байсан. Том болоод хүүхдийн төлөө ямар нэг юм хийх ёстой юм байна. Цаад нэг тийм мөрөөдөл маань байсан. Одоо би Лантон төгөөдрөмс байгууллагын өдөртөх зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэгээд 15 оноос хойш одоо баг 10 орчим жил болсон байна. Тэгээ одоо тухайн үед анх сайн ажиллаж ирсэн эжидийн орон маань
улсдаач бас нөлөөлөд те тухайн үед хүүхдийн одоо хамгаалах байр гэж улсад маань байхгүй байхад одоо л дүүрэг болгон өөр гэсэн хүүхдийн хамгаалах байртай болсон байна. Хүчирхийллийн талаар тодорхой ойлголттой болсон байна. Хүүхдийг бас хамгаалах хэрэгтэй юм байна. Хүүхдийн эрхийн талаар аюу их тийм одоо нийгэмд ахиц төвчтэй тийм зүйлүүд бол маш их гарсан. Өөрийн биеэр оролцоход нөлөөлсөн зүйл маань бол яалтчгүй шинэ Монгол сургуульд 7-8 дугаар ингэ жоох хүүхэд байхдаа би өөрөө ч нэг тийм том болсон хүүхэд биш. Үеийн шиг хүүхдүүд маань асрамжийн газар тэгээд байж байгаа амьдралыг хараад за ямар ч байсан л нэг тийм хийх ёстой гэдэг нэг тийм зориг мөрөөдөл тэмүүлэл надаа бий болгож гисэн маань одоо энэ шинэ Монгол сургуулийн маань одоо ач гавья гэж би боддог. Намайг ахлах сургуульд байхад бид нар тусгай сургуульд ном биелэглэх тийм сайн дурын аян өрнүүлж ирсэн. Тэгээ бас зүгээр ном аваачид өгөхгүй урлагийн үзлэгт нь одоо хамт бэлддэг ч юм. Бид нар бол энэ ч урлагийн үзлэг бэлтгэхдээ ая тавиад бүжгэлдэг. Тэгэхэд тийм модон шалан дээр одоо хөлөөрөө дэвсэж байгаа тэр химнэлтэд харуулад одоо хөдөлгөөнө жигдэлдэг ч юм уу. Тийм зүйлийг би бас яг өөрөө нүдээр хараад дунд нь ингээд ороод хүүхдүүдтэй хамт хийж исэн маань айгүй их сэтгэлд дараа нь үлдсэн байсан л та. Тэгээд дараа нь Японд руу шалгалт өгөөд тэнцээд яг явах болоход ямар мэрэгчлэр сонгох вэ гэдгээ нэлээд удаан хугацаатай бодож байгаад Аомори гээд Японы хамгийн хойд хэсэгт байдаг мужийн улсын их сургуулийг төгссөн багш бэлтгэх факультетийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрал гэсэн мэрэгчлэр төгсөж ирсэн байна. Шинэ Монголын төгсөгчд аягүй тийм юу азтай юм шиг мөртлөө тийм азууч гэж нөгөө талаараа хэлж болохоор хүмүүс гэж би боддог гэж нэг хүн хэлжсэн. Тэр нь яагаад та тэгж бодож байгаа юм бэ гэсэн чинь та нар одоо ингээд юу хичнээн маш өндөр боловсралтай мундаг хүмүүс болоод төгсөн. Дэлхийд даяар ихэнх хүмүүс бол одоо ингээд ийм хүмүүс тэр мэдлэг боловсроо өөрийнхөө ашиг орлогоо олоход өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө ад шаардлын төлөө хэрэгжилж байгаа хэрэгэлдэг. Харин та нарын хувьд бол та нарын хувь заяа та нарын юу даалгавар чинь өөрийгөө биш бусдыг эхлээд жаргалтай бодлох нь та нарын даалгавар. Шинэ Монгол сурсны чинь утга учир юм шүү гэж Японд очсон бид нарт маш их юу хүчтэй загтаг байсан. Зөвхөн өөрийнхөө амьдралын төлөө биш бусдын төлөө бас юу гэж болох юм гэдэг тийм зориг мөрөөдөл тэмүүлэл гэдэг зүйлийг олон зүйлийг олж авдаг. Ийм зүйлийг бусад сургуулиас олж авч чадах болов уу гэдэг дээр би бол жоохон эргэлздэг. Ер нь бол яг Шинэ Монгол гэдэг сургууль маань өөрөө хүнийг бэлддэг гэж хэлж болно. Хүн бэлддэг байхгүй юу? Хүн байхын эрдэм хичнээн чухал уулахыг ийхүү ярьж байна. Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд хүнээр хүн хийхээс илүү ухаан үгүй гэсэн нэг ойлголт бий. Хүнээр хүн хийх шүү. Явдаг, хөдөлдөг, иддэг, уудаг, ярьдаг, хөөрдөг, гойдог, гангалдаг бас эрдэм мэдлэгтэй төдийгөр хүний тухай ойлголтыг хэмжих боломжгүй юм. Хүн хэмээхийн эцсийн утга учир нь хүнлэг, энэрэнгүй чанарт буй. Боловсрол хүнд чухлаа. Ажлын байрны туршлага чухлаа. Нөгөөх нь хандлага буюу attitude. За энэ гурваас хамгийн чухал нь attitude. Хичнээн боловсролтой туршилттай байгаад хандлага муутай хүн бол ажил бизнесийг явуулахгүй тэр байгууллагт хортой. Хандлага сайтай хүн үүсчих юм бол тэр боловсролыг олж болно. Одоо туршлагыг олж авч болно. Тэгэхээр Шинэ Монголын одоо надад бол бидний найз нөхдөд өгсөн хамгийн чухал зүйл бид нар энэ Монголын нийгэмд юугаар ялгарч байгаа хэрэгсээ л хандлага. Шинэ Монголын тодорхойлолтоор 100% тэтгэлэгтэй Японд руу явж исэн. Цимпайнер болонгод Японд хөөж ирээд бүх байрыг шийдээд өгсөн, амьдрах гэрийн тавилгуудыг бэлдээд өгсөн. За одоо хичээлээ сайн хийгээрэй л гэдэг бүх юмнуудыг бэлдээд өгсөн яг очинд анх очиж исэн. Надад яагаад энэ бүхнийг ингэ зүгээр өгж байгаа юм бэ гэдгийг тухайн үед бол нэлээд их гайхаж байсан. Дахиад ажлын байран дээр гараад ирсэн ч бүх ингэ network гэдэг зүйлээс ахуулангууд Шинэ Монголын эргэх холбоо гэдэг зүйл айгүй их явд юм байна. Симпай кохайнер хоорондоо эргээд хоорондоо харилцаатай бие бинийгээ дэмждэг, бие биендээ дутууг нь хилж өгдөг, буруу зүйлээвэл загнадаг, сайн зүйлээвэл урамшуулж өгдөг тийм зүйл. Тэрэн дээрээс болонгод бие биендээ талархах сэтгэл, бие бинийгээ хүндлэх сэтгэл гэдэг зүйл үн зүйл нь бий болсон гэж ерөнхийдөө бол надад харагддаг. Шинэ Монгол 12 жил 3 бол 3 7 жил ингээд сурчаад чи өөрөө яг юу олж авсан бэ? Тэгээд тийм бол тэрийгээ чи өөрөө ачиг хариулна. Гэхдээ ачиг хариулна гэдэг чинь авсан юм
нөгөө хүндээ буцаагаад яг тэр байдлаа нөх бол бишээ. Авсан тэр нь болохоор авсан юм а тэр чигт нь эсвэл тэрнээс илүү болгоод дараагийн үедээ өгөх юм явдал юм шүү гэж хэлжсэн. Нэгдүгээрт тэр нь амар миний сэтгэл амар гүн үлдсэн байдаг. Японд явж байгаад ингээд доотлынхаа үеийнхаа хүмүүстэй аяг тааралтай байхгүй. Гэтэ би ингээд мэдээ шинэ Монголоос ирээгүй Монгол хүмүүс гэсэн тэр дундаас би шууд шинэ Монголынхныг таньдаг байхгүй. Тэгээ хамгийн ихэнд юугаар танигдаж одоо хүнтэй мэдлж байгаа тэр байдлаараа танигддаг. Бүгдээр айгүй хөөрхөн мэдлцгээдэг. Бас нэг юм гэвэл одоо энэ талархах сэтгэл гэдэг юм байгаа таахгүй бүгдээр нь. Тэрийг бид нэр ерөн шинэ Монгол суулгаад өгсөн байсан юм байлээ. Тэрийг би Японд очиод мэдэж авсан. Би чинь нэг хүн надад туслахлаар би энэ хүнд заавал баярлалаа хэлэх хэрэгтэй юм байна. Эргүүлээд би энэ хүний ачийг яаж иж хариулах юм. Гэтэ амар томор биш штэ. Эргүүлээд би захиа авчих хэрэгтэй юм байна ч гэдэм үү те. Эргүүлээд би энэ хүнтэйгээ минь тустай авах хэрэгтэй юм байна. Гэдэг тэр бүх шинж юм чанарыг өрнө ингээд талархах сэтгэл гэдэг шинэ Монгол суулгаж өгсөн. Тэгэхээр би яг хаан ч гэсэн шинэ Монголыг яаж таних вэ гэвэл мэдлж байгаа юм. Тэгээд хүн талархаж байгаа байдал. Энэ хоёр оронд би шууд ялгаж чаддаг. Хандлага дотор бол маш олон зүйл тийм ээ. Эх орноо хайрлах, одоо бусдад туслах, бусдыг дэмжих, худлаар шулгаа ихгүй байх, сайн хүн байх, байгаль дэлхийгээ хайрлах, эрдэмтэн багш өвдөцөө хүнддэг ч гэдэг юм уу, бусдыг хүнддэг, бусдад садаа болохгүй амьдарч байдаг маш олон зүйл байж байгаа. Тэгэхээр тэрийг хүүхдэд 6-7 настайгаас нь заагаад өчөөр өнөөдрийн энэ соёлт нийгэмд суурьшилсан байгаа энэ Монгол улсад өөрийгөө бие аваад явах чадамжтай тэр хувь хүний бүрдүүлэхэд л одоо маш сайн тийм сургалтын систем байгаа даа. Шинэ Монголын залуусыг төлөвшүүлж байна. Тэдэнд өөрийн гэсэн өвөрмөц арга барил, өвөрмөц хөтөлбөрүүд байдаг. Тэдний нэг нь сурагчид улсынхаа дархан хил дээр очиж танилцдаг торгон хил хөтөлбөр юм. Торгон хил хөтөлбөр бол нийтдээ одоо яваад ирэхэд 1700 км. Энэ дээр бол нөгөө утасны сүлжээ байхгүй, тэ холбогдохгүй 3-4 хоног ингээд сураг байхгүй явцдаг юм хөтөлбөр байгаа. Улсын хил дээр зогсож штэ. Цаана ингээл хятадын хил хийн зам, тэдний хурдан шуурхай, хилийн хангамж тасархай. Бид нэр тэнд ингээл хил рүүгээ камацтай ингэж яваад хил дамжаад явж байгаа үед хүүхдүүд уйлдаг. Би сурсан мэдсний их орондоо өгч ингэж чин сэтгэлээсээ ажиллах чинь энэ их оронд үст юм биш үү? Торгон хил хөтөлбөрт гарахын өмнө хүүхдүүдтэй хэлдэг л дээ. За их оронтой хүн гэдэг бол зөвхөн хилийн зурвасан дотор амьдарч байгаа хүнийг хэлдэг юм аа. Зөвхөн тэрийг хэлэхгүй. Харин зүрхэн дотор нь их орон багтсан хүнийг их оронтой хүн гэж хэлдэг юм аа. Тийм учраас бүгдээрээ торгон хил хөтөлбөртөө явъя. Бүгд их оронтой болж ирье гэж эхэлдэг. Тэгээ эргэж ирэхдээ асуудаг хамгийн сүүлд сургууль дээр буугаад за бүгд их оронтой болж чадсан уу гэж чадсан. Тэгэхээр шинэ монголчуудын хувьд энэ хөтөлбөрийн үнцийн сургалтын үнцний дараа бид нэр олон олимпиад уралдаан тэмцээний амжилтанд хүрэж байгаа сургалтын хөтөлбөрөөс цаана харагдахгүй үнцэн нь бид энэ улс орны эзэн нь юм байна. Бид хамтрах ёстой юм байна. Сураад эргэж ирээд би юм болгон сэтгэлээсээ байх ёстой юм байна. Эргэж ирээд үнцнийг гаргах юм байна гэдэг юм дээр их зангидагддаг гэж бодогддог. Зорилго тэмүүлэлтэй хүн нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой байдаг. Шинэ Монголын төгсөгчд тэмүүлэлтэй, зорилготой. Дотроосоо дүрлзэн асч буй ирээдүй. Зорилго тэмүүлэл харин хаанаас бий болдог вэ? Мөрөөдлөөс. Хүүхдүүдийг дүрлзсэн мөрөөдөлтэй болгох нь нэн чухал. Харин яаж? Нэг мөрөөдлөө биелүүлэхээр дараагийн мөрөөдөл гарч ирд юм билээ. Бүрэн дунд сургууль болгоё гэдэг. Тэгээ бүрэн дунд сургууль болгосны дараа эрдмийн хүрээлэн болгоё гэдэг. Коллеж, дээд сургууль. Монголд өнөөдөр инженерүүд хэрэгтэй байгаа. Инженерүүдийг бэлтгэдэг их дээд сургууль, коллежийг гаргая гэж ингэж явсан. Дараа нь салбар сургуулаа Шинэ Монгол Харамаа хожим сургуулийг бол бас цэцэрлэгтийн боловсрал ямар байхыг төгсөгчдөөгөө бас хамтраад гаргалаа.
маань өөрөө их хүсэл эрмэлзэл дүүрэн хүн учраас бид багшийнхаа хүсэл эрмэлзлийг одоо юу гэдэг тэр мөрөөдлийг тэ хараад бид ч гэсэн мөрөөдөлтөй байх хэрэгтэй юм байна. Бид ч гэсэн нийгмийнхаа нэг гишүүн байх хэрэгтэй юм байна. Багш ингээд айгүй их мөрөөдлийн төлөө хийгээд байхад би яагаад чадахгүй байгаа юм болоо гэдэг зүйлийг айгүй их боддог байсан. Шинэ Монголын 12 дугаар ангид хахад миний мөрөөдөл болохоор за ер нь энэ эрүүл мэндийн салбарт би өөрчлөлтийг авчрах хүн хэрэгтэй юм байна. Тэгээ тэр хүн нь би юу олъё? Яагаад эмэгтэй хүн байж болохгүй гэж эрүүл мэндийн салбарт би өөрчлөлтийг авчирна. Энийг би шинэ төвшөнд авчирна гэж шинэ ангаахт орж исэн. Тэгээ багш маань одоо нэг алдартай үг байдаг. Тэ чиний мөрөөдөл бол миний мөрөөдөл. Тийм учраас галаа гişin маань хувьд бол төгсөгчдийнхөө мөрөөдлийг өөрийн мөрөөдөл шиг бодож биелүүлэхийн төлөө ингэж явдаг юм байхгүй юу? Яаж энэ одоо мус их гоё болох уу гэдгийг л одоо ярилцаж зорилго мөрөөдлөө хуваалцаж бие биенээ ингээ хөшөөрөгдөж ирсэн. Сургууль дээр бараг өдөр бүр мөрөөдлийн тухай ярилцдаг байна. Тэгсээр нэг л мэдгэд хүүхдүүд бүр мөрөөдөлтэй болж мөрөөдлийнхээ төлөө тэмүүлж тэмцэх хүсэл эрмэлзлэлтэй арга замыг эрэлхийлэх чадвартай болж төлөвшдөг ажээ. Мөн багш нар нь хүүхдүүдийнхээ мөрөөдлийг бүхий л талаар дэмждэг, хуваалцдаг. Та нарын мөрөөдөл бол бас багш бид нарын ч мөрөөдөл гэсэн нэгэн ам халуун итгэл тэдний мөрөөдлийг жигүүртэй болгодог ажээ. Шинэ Монголд хичээлээс гадуур зуны хөдөлмөр тусланд явдаг, малчны хотонд очдог, говьоор аялдаг, намрын ургац хураалтад оролцдог зэрэг амьдрах чадварын олон хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Яагаад тэр вэ? Монгол иргэн болж төлөвшүүлэхийн тулд бид нар хичээлийнхаа танхимаас гадна бас хөтөлбөрүүд байх хэрэгтэй юм байна. Танхимаар өгч чадахгүй олон зүйлийг өгснөөрөө манай хүүхдүүд ирээдүйд ихийг бүтээн, эх орноо хайрлан, өөрийнхөө хувь хүний амьдрал дээр ч гэсэн олон зүйлийг олж авна гэж бодож хийдэг л. Бидний үед болохоор би 9 дугаар ангиас эхлээд хөдөлмөр цуслан гээд 7 хоногийн хугацаатаагаар жил болгон явдаг байсан. Сүүлийн 12 дугаар ангид болохоор намрын ажилд бид хэд нэг 10 хоног явж илуудаа чацгар нураалтанд явж исэн. Аруулаа цуг ингээд нэг нааран дээр унтдаг. Огт хөвгүүдээрээ нэг гэрт орцсон. Морин тэрэгтэй очиж усаа зөөнө хөвгүүд нь. Тэгээ ирсний ногтууд нь тэргээр нь цайгаа чанж хоолоо хийдэг. Хичнээн тоонч илээ чацгарын түүх ажилтай. Тэгээ эрэгт нь ногтууд нь ээлжээрээ борцгоо харц өдрөө хоол орой хоолн тэгж хийж. Багийн ажил гэдэг чинь ийм юм байна. Нэг зорилгын төлөө олон хүн ажиллахын тулд ийм байд юм байна. Бүгдээрээ хичээж ийм болд юм байна. Тэгээ одоо бодохоор ингээд айгүй гоё дурсамж үлддэг. Тэгээд 10 жилийн хичээл хийжсэнээс илүү яг ийм гоё дурсамжууд тэгээд ангийн найзуудаасаа гадна амьдралын найзуудаагаа олж авсан бас энэ намрын ажил хөтөлмөр туслантаас айгүй холбоотой болов уу гэж би бас айгүй их боддог. Шинэ би физикийн багш, физикийн хичээлдээ сайн хүүхэд бол сайн. За физикийн хичээл дээр жоохон таарахын байвал энэ жоохон таарах хүүхэд байна гэсэн ийм багш нарын нэг ийм өнгөц дүгнэлт бас байх гэдэг. Яг тэр амьдрах чадвар хөтөлбөр тухайн хүүхдүүдэд яг ангийнхаа хичээл зааж байгаа хүүхдүүдэд дагаа явсан багшд бол хүүхдээ харах тэр өнцөг бол эрс өөрчлөлт. Эрсэндрлийн хар ухаан, бие авч явах чадвар энэ төргээл тэр юмнуудыг нь арай илүү түлхүү олж хардагтал энэ хөтөлбөрийн гол ач холбогдол байгуулав. Сургуультай ажиллаад баг сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэд бүгдэнд нь ажиллаж үзсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүүхдүүдийн амьдрах чадвар суралцахаас гадна давхар багш нар бас амьдрах чадварт суралцж идэг юм болов гэж боддог. Хөлмөр цуслангаараа дамжуулаад анх удаа одоо өөрөө бас мал ахуйтай ойртох, тэ анх удаа үнэ сааж үзэх гэдэг юм иймэрхүү байдлаар ерөнхийдөө давхар бид нар ч гэсэн ингээд амьдрах чадвар суралцаад Монгол аж ахуйгаас суралцаад явдаг, торгын ил дээрээ очдог гэдэг юм иймэрхүү боломж одоо өөр газар ажиллаж ивэл миний амьдрал дахиж ийм яг хилийнхаа баган дээр очих гэдэг юм боломж хизээч олдохгүй байх гэж боддог. Дорны гүн ухаанд бэлгийн гол мод гэсэн нэгэн ойлголт байдаг. Модны гол хичнээн шулуун, өндөр, бүдүүн хүчрэхэг байх хэрээр үндэс нь гүн бүх байдаг. Энэ нь салхи шуурга үер зэрэгт амархан автахгүй, мөн хүчрэхэг өндөр голтой байх хэрээр олон мөчөр навчтай, сүрлэг сайхан байна. Хүний хувьд тэрхүү гол гэдэг нь мөн чанарыг хэлдэг. Тэмүүлэл мөрөөдөлтэй, зөв итгэл үнэмшилтэй, хүмүүжил хандлагатай, хүчрэхэг зан суртахуунтай байх нь өндөр хүчрэхэг, шулуун гол мод лугаа адил юм. Ийм хүн эрдэм мэдлэгтэй болвол улам хүчрэхэг сайхан болно.
Тиймээс л эрт цагаас сургалтын эцсийн зорилго нь тэрхүү модны үндсийг усал, голын бат бөх өндөр шулуун болгоход оршиж байжээ. Энэ хөтөлбөрүүдийг багш нар энэ тэндээс зүгээр шууд авч хэрэглээгүй. Өөрсдөө бий болгосон. Маш олон хөтөлбөрүүдийг харьцуулж үзэж байгаад. Тэгээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гарын авлага, ном, сурах чиг хэрэгтэй юм байна гэдэг. Тэрийгэ ч гэсэн бүгд өөрсдөө хийсэн болохоор манай энэ одоо хичээлийн хөтөлбөрүүд бол бүгд амьд. Энэ маш том ялгаа байна. Судлагдхууны багш байх, хүний багш байх. Яаж багш нарынхаа урам зориг сэтгэлийг асаах уу? Яаж энэ ажил мэргэжилтэнд дурлуулах уу гэж бодсоор багш одорхуу гэдэг хөтөлбөрийг гаргаж бас хэрэгжүүлж байлаа. Тэгээ манай багш одорхуу хөтөлбөр их гоё. Тэ зарим өдөр бид нар уулын аманд гараад өдөржин тоглодог. Дээс тоглоно, эрзэн тоглоно, хүзэр даалуу хамаагүй тоглоно. За зарим өдргүүр ийшээ гараад одоо бид нар Төв аймгийн Баянлэгэр суманд бүтэн өдөр хаврын хавсрахтай өдөр ажиллаад булаг сэргийжилээ. Тэг ингээд зарим өдөр зүгээр нэг удаа бид нар багш одорхуу хөтөлбөрөөр хэсэлхийн өдөр гэж хийжээ. Зүгээр л хийсэн. Бид нар хамаагүй тэр мөсөн доктор очиж гулгаад л малчны хотод очиж яагаад ингэж хийж байгаа юм хэрэг энэ хөтөлбөрөд багш одорхуу хөтөлбөрөөр багш нар маань аз жаргалыг л мэдрэх ёстой. Багш өөрөө аз жаргалыг мэдэрчүүл хүүхдэд тэрийг дамжуулна. Яагаад тэгэхээр аз жаргал гэдэг бол тухайн ярьснараа хэрэгждэг гэдэг биш. Хүнээс хүндээ дамждаг гэдэг. Багш та бүхэн ингээд хүүхдүүдэд тоглоул гэж заагаад байхаас илүүтэй багш нараа л тоглуулчих л та. Багштай нь хүүхдээ очиж тоглуулна шүү дээ. Одоо манай олимпиадад ордог олон залуу багштай тэд нар маань ингээл нэг олимпиад удахтал дараа нь за энэ бодлогыг яаж утсан, чи яаж утсан, би яаж утсан гэдэг ингээд чөлөөтэй цагтаа ширээгээ тойроод ингээд бодлогоо одоо сонирхуулаад дээрэс нь өөрсдөө тэгж хөгжихөөс гадна сурагчтай олимпиадад бэлтгэхдээ бас зөвхөн өөрийнхөө заадаг бүгдийг өөрөө бэлнэхгүй бас хамтарч ингээд сэдвээ тойрч хувааж аваад тойрч бэлдээд ингээд сурагчтай бас хамтарч бэлддэг. Сурагчдаа яаж тал талаас нь хөгжүүлж болохоор тэр бүх зүйлүүд дээр багийн багш нар маань хамтарч ингээд ажилладаг. За ингэж ажилласнараа өдөр тутамдаа багш маань маш их хөгждөг. Бие биенээсээ суралцдаг, цаг хугацааг хэмнэдэг, ажлаа хөнгөвчлөдөг, багаар ажиллах бол маш олон давуу талтай гэж миний хувьд бол хардаг. Хүүхдүүдээрээ ер нь их бахархдаг. Өглөө ингээл ажилдаа ингээл ороод ирэхээр нөгөө үйлчлэгч багшаа сайн байна уу? Сайхан амарч нуу та гэл ингээл нэг нь мэдлэнгүүт бүгдөө ингээл дагаал ингээл мэддэг араараасаа тэгээд үнэхээр сайхан байдаг. Ерөөсөө тэр нөгөө багш нар ажилчид гэсэн тийм ялгаа байдгүй л дээ. Сайн сургууль болъё, хамгийн шилдэг нь бай гэж ерөөсөө бодоогүй. Бидний хамгийн одоо нууц бол яаж шавнараа өөрийнхөө амьдралыг бусдын ажлыг ахуулж явах гэдэг юмыг олохгүй гэдэг дээр л бид нар төвлөрдөг. Галаа хөшийн Шинэ Монголын анхдаг чинь багш нарын бүрдүүлсэн соёл гэдэг бол одоо маш том одоо үнэлэхийн аргагүй тэ хэмжихийн аргагүй одоо тийм л агуу том зүйл. Энийг л бид нэр түгээх гээд байгаа. Гадаад оронд эрдэм сурч туршлага хуримтлуулсан шинэ монголчууд эх орондоо эргэж ирцгээдэг. Шалтгаан нь тэд эх орондоо хайртай болж хүмүүжсэн. Хайртай учраас эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эх орныхоо эзэн нь болох хүсэл эрмэлзлэлтэй. Ийм л залуусын яриаг сонсоход эх орныхоо ирээдүйн тухай төсөөлөл маань гэрэл гэгээ дүүрэн байдаг та. Манай 3 найз бид дөрөв нийлээд Шинэ Монгол 3 сургуулийг барьж байгаа. Яагаад Шинэ Монголыг 21 аймагт хийж болохгүй юм бэ? Шинэ Монгол 21 хөтөлбөр гэдгийг хийя гэж одоо хүрх цэгээ тэгж тодорхойлоод ингээд үйл ажиллагаагаа явуулаад ингээ одоо хилцэн байж байна. Тэгээ бид нэр эхний сургуулаа одоо эсэлтэй авцсан ингээ явж байна. Одоо 10 сарын 20-нд байрандаа нүүж орно. Тэгээд боломжтой гэдгийг харуулж байгаадаа бол одоо их тийм бахархалтай сэтгэл тийм маш гоё байгаа. 48 жилийн тогт Усан гэдэг брендийн дизайнераар. Тэгээ тэнд яг тий ганцхан дизайнераар 10 жил ажилласан байна. Манай галаа агч юм бас жил болох ирнэ. Японд жил болох ирэхээр төгсөгчдөг уулзсан. Уулзгалахандаа бид нараас асуудаг. Та нар яаж юм хизээ ярих гэж ингэж асуудаг. Тэр нь бол хамгийн анх Япон руу явахдаа ер нь л нэг яагаад бид нар гадаад руу юм экспортлж болдгоо юм бол гэсэн нэг тийм асуултын тэмдэгтээ авсан болохоор тэрийг ингээд байнга
ингээд сэтгэлтэй тэгээ яваад байдаг гэсэн чинь. Ер нь ажиллаж байгаа хугацаанд луугуур гэ брендинг нээсэн ба тэгээд Монголын Марис гэдэг үйлдвэртэй хамтраад өөрийнхөө загвараар үйлдвэрлэл хийлгээд тэгээд одоо тийм тэгэл үдэс тарамдаал гэж хандж байна. 10 жилээсээ чи гадаад хэргийн яамд оржилчин сайд болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгвэл энэ мөрөөдөл чинь одоо боломж нь бүрдэж байхад чи яагаад энийг хийхгүй байгаа юм бэ? Мөнгөө сонгох уу, эсвэл мөрөөдлөө сонгох уу гэдэг ийм зүйлийг хэлж исэн. Тэр утгаараа болонгууд яг Японд бүх ингээд 10 жил бий болгосон амьдралаа ерөнхийдөө бол болиулаад Монгол руу бүх гэр бүлээрээ хурж ирсэн байна. Өөрийнхөө сурсан юм байд юм бол хүнд хэрэг болох нөө гэд дэлхийн түвшинд өрсөлдөж Монгол хүмүүс чадах юм уу? Тэрийг батлахаар буцаад ирсэн байгаа. Хүн болох нь боловсролын эцсийн зорилго. Боловсрол судлалын шинжлэх ухааны нэн шинэхэн үзэл санаач мөн адил. Шинэ Монгол сургууль энэ чиглэлд мэс зүссэн, үзүүлж чадсан. Үр дүн нь шинэ Монгол хүн. Ирээдүйд эх орноо итгэл төгс авч явах ийм л залуусыг шинэ Монгол залуус гэлтэй. Хувь ачихээс илүү бас нэг улс эх орныхын төлөө бусдын төлөө бий үе чадах вэ? Чадахгүй бол би яаж чаддаг болох вэ гэж их тийм боддог хүн болдог. Би бүр өдөр алхан ямар зөв сонголт хийсэн бэ гэж боддог. Миний эргэн тойрны хүмүүс манай хүүхдүүд ч гэсэндээ яг намайг хараад одоо яг би их сайн үлгэрлэж байгаа байх гэж боддог. За тэгээд шинэ Монгол сургуулийн үзэл санаанд хүртэл байдаг. Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал үүддгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн өөрийн аз жаргалыг тархилж авсуу гэдэг юм аахгүй юу? Тийм учраас энэ олон мянган төгсөгчд маань энэ үзэл санаагаар тэд сангидагдаж энэ үзэл санааг өөртөө ингэж одоо бий болгож ингэж өөр өөрсдийнхээ амьдралыг ингэж зохиож авч байгаа. Тэр энийг одоо шинэ монголоор нь л хэлгэн шинэ монголоор нь байлгаж түгээх нь л хамгийн чухал. Тэгээ Япон орны хөгжлийг бол гайхсан. Тэгээ хөгжлийн нууцнд юунд байгааг нь хайсан, ирсэн. За тэгээ хөгжлийн нууц нь бол ерөөсөө боловсралтай байгаа. Тэр дотроо хүчтэй ахлах сургуулиуд байгаа юм байна. High school гэж байгаа шүү дээ. Монголд яагаад ийм ахлах сургууль байж болохгүй гэж. Боловсралтай, сэтгэл зүрэхтэй, мөрөөдөлтөө за тэгээд одоо бүх л одоо талаараа өв тэгш өгсөн ийм хүмүүсийг гаргаад хамгийн гол нь нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зориулж чаддаг тийм хүмүүсийг гаргадаг сургуулийг л гаргая гэж мөрөөдөж хэлсэн. Тэгээ мөрөөдлөө биелүүлэх азтай хүн. Шинэ Монгол